1912 оны 4-р сарын 14-ний шөнө 23 цаг 30 минут болж байлаа. Та өөрийгөө Титаник хөлөг онгоцны тавцан дээр зогсож байна гэд төсөөлөд үзээрэй. Энэ шөнө үнэхээр намуухан шөнө байсан. Тэнгэр маш цэлмэг бөгөөд одоо тод гэрэлтэж байсан болохоор гадаа зогсож байгаа хүн хүртэл бугуун цагаач төвөггүй харчаар тийм гэгээтэй шөнө байсан. Гэхдээ та дуршлагатай далайчин байсан бол далай нэг л биш байгааг шууд анзаараад л мэдэх боломжтой байсан байх. Далайн ус яг л тошиг ямар ч хөдөлгөөнгүй. Дээрээс нь алсын бараа маш тод нүдэн торох зүйлгүй харагдаж байсан. Гэхдээ хөлгийн хамгийн өндөр цэг дээр зогсох харуул хідэн цагийн турш тэнгэрийн хаяг ширтгэд түүнд юу ч харагдахгүй байсан ч цаанаа л нэг сонин мэдрэмж төрж байсан гэдэг. Яагаад гэхээр манан байх эсгүй газар нэг тийм манан шиг зүйл үзэгдэж эхэлсэн. Гэтэл ердөө 10 минутын дараа буюу 23 цаг 40 минутанд хаанаас ч юм гинэтгэн нэг том бараан дүрс гараад ирсэн. Хөлгийн харуул Ахмадад аюулыг анхааруулснаас хойшоо ердөө 37 секундын дараа төмөр мөстэй хавралдаж чихарч үргэлдэж байгаа юм шиг маш чанга дуу чимээ гараад 10 секунд өнгөрсөн. Үүнээс хойшоо ердөө 2 цаг 40 минутын дараа хүн төрлөختний бүтээсэн хамгийн том, хамгийн шилдэг хөлөг онгоц далайн ёроол руу живж 1500 гаруй хүний амнасыг авч утсан байдаг. Гэхдээ энд анхаарал татах нэг асуудал байдаг. Тэр нь юу вэ гэхээр тэр шүн тийм цэлмэг байсан юм бол тэр том мөсөн уул хідэн бэрийн цаанаас ч харагдах ёстой байтал хөлгийн ажилчид харуулууд яагаад олж хараагүй юм бол? Энэ асуултын хариултыг хүн төрлөختөн 100 гаруй жилийн турш бүрэн тайлбарлаж чадаагүй гэсэн хөлгийг удирдах явсан Ахмад Смитийг хитрхи хурдан явсан гэж буруутгадаг. Ослын дохиог үл тоомсорлсон гэж Калифорниан хөлгийгч бас зэмэлдэг. Хангалттай аврах цай бэлдээгүй гэж White Star Line компаниг ч бас буруутгадаг. Гэх мэтчлэн хүн төрлөختөнд Титаник яагаад сүрснийг бүгдээрээ мэддэг гэж өөрсдийгөө бодож байсан. Гэхдээ хожим нь Tim Milton 1912 оны цаг агаарын мэдээллийг судлаж байгаад өмнө нь хэний ч анзаараагүй нэг зүйлийг олж мэдсэн байдаг. Мөн 2022 онд 2 робот 6-7 хоногийн турш хөлгийн сүрсэн хэсэг бүрийг нь яг газар дээрээс нь буюу одоо далайн гүнд ороод скайнердаад анхудаа ослын газрын бүрэн дүр зургийг дижитал хэлбэрээр гаргаж ирсэн байдаг. Энэхүү хоёр нээлтэн Титаникийн түүхийг зүгээр нэг баяжуулаад зогсоогүй, харин ч эсэргээрээ Титаник хөлөг онгоцны түүхийг бүр орвонгоор нь өөрчилж бараг л шинээр бичиж эхэлсэн байна. Мэдээж юу болсныг яг үннээр нь гэрчлэх цорын ганц зүйл бол далайн ёроол буюу 12500 футын гүнд байгаа хөлөг онгоцны сүрсэн хэсэг нь өөрөө гэрчилж чадах боломжтой байсан. Дээр дурдсан хоёр шинэ нээлтээс харвал хөлөг сүрсэн шалтгаан нь хүний алдаанаас болоогүй бөгөөд физикийн үзэгдэл байсан гэдэг юм байна. Тэгэхээр Титаник онгоц сүрсэн шалтгааныг дэлгэрүүлэн ярихаас өмнө та бүхэндээ энэхүү дугаарыг хүрэхэд дэмжиж ажиллаж байгаа харанхуугаас сонсогдох ойр дуу миний цувралын тухай богинохон мэдээллийг хүргэх гэсэн. За эхний ангиас тал сэтгцэн имлэг, хадаангийн хохны дүр гээд үзэгчдийг шууд хөтлөөд явцдаг нэлээд хүчтэй өрнөлтөй цуврал шиг санагдсан. Тэгэхээр бодит гэмт хэрэг сэтгэл зүй сонирхдаг. Бас трейлер киноны хорхоотнууд маань энэ цувралыг бол алгасаж болохгүй юм байлаа шүү. Харанхуугаас сонсогдох ойр дуу миний цувралаа та бүхэнд 7 хоног бүрийн пүрэв гарагт Vue стриминг үйлчилгээнээс хүлээн авч үзээрэй. Өшөө харсал харанхуйн гүнээс сонсогдох ойр дуу. $1912 оны 4-р сарын 14-нд яг юу болсныг ойлгохын тулд энэ цаг хугацаанаас 1 жилийн өмнөх үйл явдал руу буюу өөрөөр хэлэх юм бол 1911 оны 5 сарын 31-ний өдөр рүү буцах хэрэгтэй болж байна. Дэлхийн усан тээврийн гол төв байсан Belfast хотын Harland and Wolff хөлөг онгоцны үйлдвэрт нэгэн чухал хүн зочилсон нь Америкийн нөлөө бүхий банкир, хөрөнгө оруулагч JP Morgan өөрийн хамгийн том төслүүдийн нэг болох Titanic хөлөг онгоцыг үзэхээр шалгахаар ирсэн. За энэхүү хөлгийг
бүтээхэд тухайн үеийн ханшаар 32 сая Америк доллар зарцуулсан бөгөөд энэ нь өнөөгийн ханшаар бол бараг 1.1 тэрбум доллар гэсэн үг юм байна. JP Morgan ийхүү хөндөрлөгтний инженерчлэлийн хамгийн гайхамшигт бүтээлийн урд зогсож байсан буюу энэхүү хөлөг нь бараг 900 фут буюу 274.3 метрийн урттай, 200 фут буюу 60.9 метрийн өндөртэй, дээрээс нь 7 давхар байшинтай тэнцэх хэмжээний залууртай буюу тухайн үедээ дэлхий дээрх хамгийн том хөдөлгөөнт объект гэгдэж байсан. Тэгээд 1911 оны 5 сарын 31-нд буюу JP Morgan-ыг ирсэн энэ өдөр энэхүү хөлөг анхудаага хөдлөх гэж байсан юм байна. Инженеруудын хувьд бол энэ хөлгийг SS-401 гэж нэрлэдэг байсан ч хүмүүсийн дунд Титаник хөлөг онгоц гэдэг нэрээрээ алдаршсан байдаг. Нээлтийн ёслолын үеэр ориглон дарсны шил хагаалж Аз хэмэр дууддаг уламжлалт зан үйлийг бол хийгээгүй. Яагаад гэхээр Титаникийн эзэд болох White Star Line компани удирдлагууд иймэрхүү мухар сүсэгт итгэдэггүй байсан гэдэг. Гэвч хөлгийн эзэд болон хөрөнгө оруулагчдын хинийхэн ч мэдээгүй нэг зүйл байсан бөгөөд хөлөг далаад тавигдахаасаа ч өмнө нэгэн хүний амнастыг авч чадсан байдаг. За тухайн өдөр Джеймс Добин гэдэг нэгэн ажилчин хөлгийг тулж байсан хүнд модон тулгуурт дарагдсан бөгөөд хамт ажиллагчид нь түүнийг аврах гэж бүхий л чадлаараа хичээсэн ч Добин 2 хоногийн дараа эмнэлэгт амьсгал хураасан байна. Титаникийг бүтээхдээ White Star Line компани удирдлагууд болон хөрөнгө оруулагчид ч гэсэн огт мөнгө харамлаагүй, чанар муутай зүйл хийгээгүй гэдг нь хөлгийн инженерийн шийдэл бүрээс ил тод харагддаг. Тухайлх юм бол хөлгийн их бие нь хэд хэдэн давхаргаас бүрдэх бөгөөд товчлуур дарахад л шууд хаагддаг. Ус нэвтэрдэггүй, хөндлөн тасалгаанууд хавхалгуудтай байсан юм билээ. Тэгэхээр хэрвээ Титаник яг их зурдаасаа ямар нэгэн зүйлтэй мөргөлдсөн бол тэсэд үлдэхэр хэмжээний зохион бүтээгдсэн байсан. Хөлөгт ажиллаж байсан инженерүүд бүхий л эрсдлийг тооцож үзээд эхний дөрвөн тасалгаа, дөрвөн хавхлага нь бүрэн усаар дүүрлэж гисэн усан дээр хөлөг хөвч чадна гэдэгт итгэлтэй байсан. За та бүхэн саяны дурдсан дөрвөн тасалгаа, дөрвөн хавхлага гэдгийг сайн цээжлээд аваарай. Бүгдээ дараагийн хэсэгт бас энэ тухай дэлгэрүүлэн ярих болно. Үүнээс гадна тухайн үеийн хамгийн том технологийн дэвшил бол хөлгүүд заавал өөр хөлөг онгоцтой тааралдаж байж л тусламж дуудах шаардлагагүй болсон буюу Марконигийн уцгүй холбоо гэдэг зүйл нэвтэрсэн. За Марконигийн уцгүй холбооны тусламжтайгаар далаад байгаа хөлөг онгоцнууд 400 бэрийн зайд хүртэл бие биендээ мэдээллийг дамжуулж чаддаг болсон. Үүнээс гадна ихэнх хөлөг онгоцнууд ердөө ганцхан радио оператортай байсан бол Титаник хөлөг онгоц 2 оператортай байснараа давуу талтай байсан. Гэх мэтчлэн Титаник хөлөг онгоц яагаад ийм технологийн шин дэвшлүүдийг ашиглаж ийм загвараар хийгдсэнийг ойлгохын тулд бүгдээрээ 10 жилийн өмнөх нэгэн ослыг мөн сөхөх хэрэгтэй болж байна. За Титаникаас 10 жилийн өмнө British Columbia-ийн эрг орчим Калалам гэдэг усан онгоц сүрсэн байдгийн байлээ. За тус хөлгийн багийнхан бол эмэгтэйчүүд хүүхдүүдийг аврах завинд суулгаад буулгасан бөгөөд энэ шийдвэрээ бол хамгийн зөв шийдвэр гаргачихлаа гэж бодож байсан. Гэхдээ ийхүү 3 аврах завин дээр суусан хүмүүс бүгдээрээ задгаа далаад гармагцаа амнасаа алдсан байна. Энэхүү Калалам онгоцны осол нь хүмүүсийн сэтгэхүйг бүрэн өөрчилсөн бөгөөд аврах завинд найдах биш, харин ч эсэргээрээ аврах зав хэрэглэхгүй байх хэмжээний аюулгүй бат бөх хөлөг бүтээх нь чухал юм байна гэдэг ийм үзэлтэй болоод инженеруудын сэтгэхүйг өөрчилсөн байдаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол Титаник бол яг энэ үзэл санааны бодит биелэл буюу жившгүй, сүршгүй хөлөг онгоц гэсэн тодтголтойгоор бүтээгдсэн байдаг. Харин дээр дурдаад өнгөрсөн Титаникийн ахмад Эдвард Смит болохоор White Star Line компани хамгийн туршлагатай, хамгийн их хүндлэгдсэн ахмадуудын нэг байсан бөгөөд тухайн үеийн язгууртан болон баян дээд давхаргын зорчигчид хүртэл зөвхөн Эдвард Смитийн удирдсан хөлгөөр л аялахыг хүсдэг байсан болохоор тухайн үедээ хүмүүс түүнийг саятангуудын ахмад гэж хочилдог байсан. Титаник онгоцны энэхүү аялал нь Эдвард Смитийн тэтгэврт гарахаасаа өмнөх хамгийн сүүлийн аялал нь байх ёстой байсан. Мөн тэрээр Атлантын далайг 100 гаруй удаа ямар ч осол эндэгдэлгүй туулсан гаргууд далаачин байсан учраас энэ удаагийн аялал нь ийм том хэмжээний дэлхийг донсолгосон. За түүхэнд бичигдэж үлдсэн ийм том осол болно гэж хинч төсөөлөөгүй. Өнөөдөр ихэнх хүмүүс Титаник хөлөг сүрсэн тухай бодохдоо зөвхөн далаад болсон ослыг яг тэр цаг хугацааны үйл явдлыг л боддог. Гэхдээ Титаникийг сүрэл рүү хөтөлсөн үйл явдлууд нь үнэндээ хөлөг бомбтоос хөдлөхөөс нь бүр хэдэн сарын өмнөөс эхэлчихсэн байсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол маш жижиг, бараг ач холбогдолгүй мэт харагдаж байсан явдлууд нь эцэстээ бүгд нэгдээд ямар аимшигтай үр дүнд хүрэхийг хинч тааварлаж чадаагүй.
Ингээд эдгээр үйл явдлын нэгээс нь дурдах юм бол Титаникийг одоо анхны аялалдаа гарахаас хэдхэн хоногийн өмнө болсон үйл явдал нь. За хөлөг хөдлөхөд одоо бараг бэлэн болчихсон байхад буюу сүүлчийн мөчөд Ахмад Смит багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулчихсан юм байна. Second officer гэсэн бэлээ одоо 2 дугаар Ахмад гэж орчуулах нь зөв үү? Дэд Ахмад гэж орчуулах нь зөв үү сайн мэдэхгүй байна. За Дэвид Плайер гэж хүн байсан бэлээ. За түүнийг болохоор Чарлз Лайтолер гэдэг хүнээр солисон байдаг. Гэтэл яг энэ үеэр Дэвид Плайер санамсаргүйгээр нэгэн чухал зүйлийг халаасандаа хийсэн чигээрээ хөлгөөс буугаад явцсан гэж байгаа юм. За тэр нь юу байсан бэ гэхээр харуулуудын дуран хадгалдаг шүүгээнийхэн түлхүүрийг аваад буутсан. Харин хөлгийн багийнхан бол энэ алдааг далаад гарсныхаа дараа л олж мэдсэн бөгөөд Фредерик Флит гэх харуул ярихдаа хэрвээ тэдэнд дуран байсан бол мөсөн уулыг хамаагүй эрт олж харж чадах байсан гэж мэдүүлсэн байдаг. Фредерик Флит ч тэр мөн хөлгийн сүрэл дээр ажиллаж байсан мөрдөн шалгах товчооныхон ч тэр дэлхийн нийтч тэр энэ үйл явдал буюу хэрв дуран байсан бол хөлөг мөсөн уул мөргөхгүй байсан гэх магадлал дээр 100 гаруй жилийн турш итгэсээр ирсэн. Гэвч энэ бүх таамаглалын утга учирыг тэр чигт нь одоо бүрэн өөрчлөх нэгэн таамаглал ил болсон байдаг. За тэрний юу гэхээр мөсөн уул харанхууд нуугдчаад харагдахгүй байсан юм бол огтосоо биш юм бэлээ. Харин эсвэргээрээ физикийн хуулиас болоод хүний нүдэнд харагдахааргүй болчихсон байсан гэсэн. Тэгэхээр тухайн үед ямар ч мундаг дуран байгаад нэмэргүй байсан байж таарч байгаа юм. За үүний шалтгааныг бүгдээрээ дараагийн хэсэгт нэлээд тодорхой дэлгэрүүлэн ярилцъя. Харин одоо үргэлжлүүлээд аяллыг цаг хугацааныхан дарааллаар ярих юм бол эхний 3 өдөр үнэхээр яриад ах зүйлгүй амар жимэр яг л төлөвлөгөөний дагуу өнгөрсөн. Зорчигчдын хувьд хөлгийн тансаг байдлыг хараад уйлаг алдчихсан гэдэг. Тухайлах юм бол сүрлэг том одоо ордонд байдаг шиг том шаттай, нэг доор 500 хүн хооллох боломжтой нэгдүгээр зэргийн ресторантай, далаад ирэх анхны битүү усан бассейн гээд тухайн үеийн хамгийн дээд зэрэглэлийн бүхий л зүйл Титаник хөлөг онгоцон дээр байсан. Энэ бүх тансаглалын бас нэгэн хэсэг нь дээр дурдаад өнгөрсөн Марконигийн уцгүй холбоо байсан. За Титаник дээр бол Jack Phillips, Harold Bride гэсэн хоёр оператор ажиллаж байсан. Гэхдээ анхаарал татгууц нэг зүйл байсан нь тэдний гол ажил нь цаг агаарын мэдээллийг хөлгийн удирдлагын тавцанд хүргэх бол гол ажил байгаагүй. Харин эсвэргээрээ зорчигчдын хувийн цахилгаан, мэдээ, холбоо тэр мессежүүдийг нь завсар чөлөөгөө дамжуулах нь тэдний гол ажил нь байсан гэдэг. За тэгээ хөлөг живдэг тэр өдрийн өмнөхөн Марконигийн төхөөрөмж нь бол богино холболтоос болоод эвдэрчихсэн байдаг. За компанийн дүрмээр бол төхөөрөмжийг унтраагаад дараагийн бомбт дээр очиж засуулах ёстой байдгийн байлээ. Тэгсэн нөгөө хоёр оператор Phillips Bride хоёр дур мэдэн шийдвэр гаргаад 7 цаг гаруй сууж агаад төхөөрөмжөө өөрсдөө бол зассан. За тухайн үедээ тэр хоёр өөрсдөө мдээгүй ч гэсэн энэхүү шийдвэр нь 2500 хүнийг биш юмаа гэхэд 705 хүний амнасыг аварч чадсан байдаг. Сүрэл болсон 4-р сарын 14-ний нэм гарагт Титаник онгоц мөсөн уул ойрхон байгаа тухай 7 удаагийн сэрэмжлүүлгийг бол хүлээж авсан. Тэдгээрийн нэг нь оройн 19 цаг 30 минутанд ирсэн бөгөөд Калифорниан хөлгөөс Титаникийн одоо яг явах замд нь том мөсөн 3-ын 3 уул байгааг анхааруулсан байна. Гэвч оператор Phillips тэр мэдээг нь хүлээж авангуудаа уншиж танилцалгүй, Morse кодыг нь тайлалгүй дараа нь үцхээр хоош нь тавьсан байдаг. Харин энэ үед хөлгийн удирдлагын тавцан дээр Ахмад Смит хит хитэн анхааруулгыг бол хүлээж авч ирсэн ч гэсэн нэг их санаа зовоогүй. Учир нь 4-р сард хойд Атлантын далайд мөсөн уул таарах нь энгийн л үзэгдэл байсан бөгөөд ийм цэлмэг шүүн мөсөн уулыг хідэн бэрийн цаанаас ч харж болох боломжтой учраас мөсөн уул таарлах юм бол тойроод гарахад хангалттай хугацаа өөрт нь байгаа гэж үтсэн байдаг. Тэгвэл эндээс нэгэн асуулт бол гарч ирнэ. За нэг өдөрт 7 удаа мөсөн уулын сэрэмжлүүлэг авсан мөртлөөсөө Титаник яагаад бараг хамаг хурдаараа давхиад байсан болоо гэдэг асуулт байдаг. За тэгвэл тухайн үеийн усан тээврийн дүрмд мөстэй бүсийг хурдаа хасахгүйгээр аль болох хурдан туулж гарах хэрэгтэй. За бүр шаардлагатай бол хурдаа нэмхийг зөвлөдөг байсан юм билээ. Дээрэс нь өөр нэгэн хүчин зүйл байсан нь хөлгийн хурдыг зөвхөн Ахмад шийддэггүй байсан буюу зорчигчид ч гэсэн одоо хөлгийн хурданд нөлөөлдөг байсан. Титаник онгоц одоо нөгөө дээр дурджсэн том шатныхаа хажууд одоо сүүлийн 24 цагт хөлөг онгоц хэдий хэр зай тулсныг харуулсан мэдээллийг бол өдөр болгон гаргаж тавьдаг байсан бөгөөд зорчигчд нь тухайн одоо хідэн бээр туулсан гэдэг тоон дээр нь мөрий тавьдаг байсан буюу энэхүү сэдв нь хөлөг онгоцон дээр их хамгийн сонирхолтой сэдв байсан байгаа юм. За эндээс Титаникийн түүхэнд хамгийн их маргаан дагуулсан нэгэн яриа бол гарсан байдаг. За тэр нь юу вэ гэхээр тухайн үед White Star Line компани гүйцэтгэх захирал
захирал Брюс Эсмей өөрөө хөлөг онгоцон дээр явж байсан. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигч Элизабет Лайнс гэдэг хүн хожим нь компани гүйцэтгэх захирал Эсмей болон Ахмад Смит хоёрын яриаг санамсаргүй сонссноо бол мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг. За түүний сонссноор захирал Эсмей Ахмад Смитэд хэлэхдээ бид Олимпикийг гүйцэж төрүүлээд Нью-Йорк хотод мегмар гарагт очихно гэж хэлсэн гэдэг. Өөрөөр хэлэх юм бол төлөвлөсөн хугацаанаасаа бүтэн 1 өдрийн өмнө очно гэж ярьсан байгаа юм. Тэгэхээр энэхүү яриа нь үнэхээр болсон уу үгүй юу гэдэг дээр түүхчид бол өнөөдрийн хүртэл маргаантай байдгийм байлээ. За зарим түүхчид нь болохоор захирал Эсмей болон Ахмад Смит нарыг олон нийтийн анхааралд байх дуртай тийм хүмүүс байсан. Тийм хүмүүс мөртлөөсөө хэвлэл мэдээллийнхэн бараг байхгүй шүн дөлөөр мегмар гарагт бомбдод очно гэж төлөвлөхгүй. Тиймээс энэ яриа худлаа гэж үздэг. Харин нөгөө хэсэг түүхчид нь болохоор Олимпик хөлгийн амжилтыг эвдэхийг маш их хүсэж байсан учраас хугацаанаас өмнө очих нь асар том сенсац болно гэж тооцоосон учраас энэ яриа нь үнэн байх боломжтой гэж үздэг юм байна. Түүхчид ингэж маргадагч гэсэн эндээс бол нэг зүйл яг баттай байдаг. За 4-р сарын 14-нд Титаник мөстэй бүс рүү орохдоо өмнөх өдрөөсөө буюу 4 сарын 13-ны өдрөөс 5% илүү хурдтай давхиж орсон нь үнэн байдаг. Гэхдээ энэхүү шийдвэрийг хэний амбиц ямар дүрм журмнаас болж гаргасан нь хожим нь тийм ч чухал биш болсон буюу хурдан явсан ч гэсэн удаан явсан ч гэсэн угаасаа харуулууд тэрхүү аюулыг буюу 3 том мөсөн уулыг харж чадхааргүй байсан нь сүлд батлагдсан байдаг. За ингээд тухайн өдөр нар жаргаж цаг агаар хүүтрэхэд зорчигчид даарсандаа дотогш орцгоож хоололсон. За хүлгийн тавцан аажмаар хоос орсон. Мөн нэгэн харамсалтай ч гэх юм уу эвгүй баримт байдаг нь 2-р зэрэглэлийн зорчигчид нэм гаригийн сүмийн дуулалуудыг хамтдаа дуулж исэн бөгөөд тэдний дуулсан дууны нэг нь далайд аюулд орсон хүмүүст зориулан дуулдаг ийм залбирал дуулал байсан гэдэг. За энэ үед бол харуулын цэг дээр дурдж байсан Фредерик Флит харанхуй руу ширцээр зогсож байсан. Түүний анзаарснаар тэр цаана тэнгэрийн хаяанд байх боломжгүй нэг тийм манан шиг зүйл харагдаж эхэлсэн байгаа юм. Дээрээс нь далаа бүр ямар ч давлгаагүй тогтун байсан нь нэлээд том асуудал болсон. За учир нь хэрвээ салхитай байсан бол далайн давлгаанууд мөсөн уулын ёроолыг мөргөөд жижиг ийм долгионууд буюу одоо ус салхиж байгаа юм шиг хөдөлгөөн ажиглагддгийн байна л да. Тэгсэн ямар ч салхихгүй байсан болохоор юу ч ажиглагдахгүй. За дээрээс нь дайран дээр нь давс гэдэг шиг дурн нь байхгүйсэн. Гэхдээ мөсөн уулыг мэдрэх өөр нэгэн арга байдаг буюу туршлагатай далаачид мөсөн уулыг үнрээр нь мэдэж болдог гэсэн. Олон мянган жилийн настай мөсөн уулын мөсөн хайлахтаа нэг тийм эрдэслэг өвөрмөц үнрийг ялгаруулдаг гэсэн байлээ. Харуул Фредерик Флит энэ үнрийг бараг цаг гаруй үнэрлсэн бөгөөд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэд аль хэдийнэ бүтэн цагийн өмнөөс эхлээд мөсөн уулзсаар хүрээлэгдсэн байгааг илтгэж байсан гэдэг. Хожим нь олон жилийн дараа хийгдсэн судалгаагаар тэр хавьд ойролцоогоор 200 орчим мөсөн уул байсан гэж үздэг. 23 цаг 10 минутанд Калифорниан хөлгөөс дахин нэгэн мессеж ирсэн буюу Калифорниан хөлгийн замд нь нэвтэрхийн аргагүй мөсөн бүрхүүл таарлцчихсан учраас Калифорниан хөлөг тухайн шөнөдөө зогсож байгаагаа мэдгдсэн. Энэхүү мэдээг илгээчгээд Калифорниан хөлгийн оператор Сирил Эванс төхөөрөмж унтраагаад унтахаар хэвтсэн байдаг. Тухайн үед тэнгэр далай хоёрын зааг огт ялгарахгүй яг л харанхуй өрөөнөөс хар өнгөтэй зүйл хайж байгаа юм шиг нөхцөлд харуул Флитийн нүдэнд нэг зүйл туссан бөгөөд эхэндээ мөсөн уул биш зүгээр л нэг харанхуй дүрс шиг байснаа хитгэн секунд өнгөрөхөд одоо улам бүр томорсоор байгаад бүр хөлөгтэй тулаад ирсэн байдаг. Ингээд харуул Флит хонхыг 3 удаа хүчтэй зохиж урд талд нь саад байна гэсэн тохиог өгсөн. Мөн хөлгийн удирдлагын тавцантай холбогддог утсыг шүүрэн аваад Дид Ахмад Уильям Мёрдоктэй холбогдсон. Яг урд нь мөсөн уул байна гэх мэдээг хүргэсэн. Ингээд Дид Ахмадад 2224 хүний хувь заяаг шийдэхэд ердөө 37 секунд байсан. Тиймээс нэн даруй хөлгийн урд хэсгийг зүүн тийш нь тултал эргүүлэх тушаалыг бол өгсөн байдаг. За эхэндээ энэ шийдвэр нь зөв байсан юм шиг харагдсан бөгөөд хөлөг мөсөн уулын яг хажуугаар нь жаахан шүргээд зөрөөд өнгөрчих шиг болсон. Гэвч усан доор хинээж харж чадаагүй мөсөн уулын хавтан шиг зүйл байсан буюу дараагийн 10 секундэд хөлөг мөстэй хавралдаж чахраж одоо үрэгдэх чимээ бол гарсан байдаг. Хөлөг даяар чичиргээ мэдрэгдсэн ч тийм ч айхтар хүчтэй цохилт болоогүй. За жишээлх юм бол 3 дугаар зэрэглэлийн тасалгаанд байсан зарим зорчигчид Нью-Йоркод эрт очих гээд манай хөлгийнхэн яарад байгаа юм байна да гэж хошигнож байсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс инээлдэж үдэшлэгээ үргэлжлүүлсээр байсан бөгөөд 1-р зэрэглэлийн лаунжид
байсан ориглон дарсны хундгууд ч гэсэн бараг хөдлөөгүй. Ямар нэгэн зүйл буруугаар иргсэн шинж тэмдэг зорчигч нарын хиндэн ч ажиглагдаагүй. Энэ үед Титаникийн ерөнхий зохион бүтээгч Томас Эндрюс сэрээд Ахмад Смитийн хамтдаа доошоо бууж хохирлыг бол шалгасан байдаг. За Томас Эндрюс 5 тасалгаа цоорсныг тогтоосон. Та бүхэн санаж байгаа бол би ихэнд дурдчихсан Титаникийн 4 тасалгаа нь 4 хавхлаг нь усаар дүүрсэн ч хөвж үлдэхээр бүтээгдсэн. Гэхдээ харамсалтай нь энэ удаагийн шалгалтаар 5 дахь тасалгаач бас цоорсон учраас ус нэг тасалгаанаас нөгөө тасалгаа руу тасралтгүй урсаж хөлөг аажмаар урд хэсгээрээ живнэ гэсэн үг болж таарсан. Зохион бүтээгч Томас Эндрюс Ахмад Смитэд бидэнд 1 цаг байна. За магадгүй хамгийн ихээр тооцох юм бол 2 цаг байна гэж хэлсэн бөгөөд хүн төрлөختний бүтээсэн хамгийн шилдэг хөлөг онгоц гэгдэжсэн Титаник хөлөг ердөө ганцхан тасалгааны зөрүүнээс болж буюу одоо өөрөөр хэлэх юм бол 3.6 метрийн нэмэлт гэмтлээс болж живж эхэлсэн. Шөнийн тэг цаг 15 минутанд Ахмад Смит операторууд болох Philips Bright 2-т тусламж дуудах тушаалыг өгсөн. CQD буюу яаралтай тусламж хэрэгтэй аюул тулгарлаа гэсэн тохиог цацаж эхэлсэн. Энэ үед хөлөг живж байгаа юм шиг огт харагдахгүй байсан. За тухайлах юм бол гэрэл нь асаалттай, хөдөлгүүр нь ажиллаж байсан болохоор бүх зүйл хэвийн мэтэл байсан. Тэдний дохио хэдэн зуун бэрийн цаанд хүртэл тархсан ч ихэнх хөлөг онгоцны операторууд хэдийнэ унтчихсан байсан. Шүн дунд өнгөрчихсөн байсан бөгөөд тухайн үед 24 цагийн радио жижүүр гэж байдаггүй байсан мэлээ. Гэхдээ нэг хүн сэрүүн байсан. Карпатия хөлгийн оператор Харалд Коттом гэдэг хүн сэрүүн байсан. Тэрээр өглөөний 7 цагаас хойш ажиллаж байсан бөгөөд унтахаас өмнө нь буюу Титаникт ирсэн хідэн мессежийг дамжуулахаар сууж байтал Титаникаас буюу өөдөөс нь шууд хүрээдэр бид мөсөн уулд мөрөгчөглөө. Энэ бол CQD гэсэн мессеж ирсэн. За төгсгөлд нь Титаникийн байршлыг хавсархсан байсан. Карпатия хөлгийн оператор Харалд Коттом шууд Ахмадын тавцан руу гүгээд хөлгийнхөө Ахмад Артур Ростроныг сэрээсэн. За Рострон цаг алдалгүй чиглэлээ өөрчлөөд Титаник руу хамаг хурдаараа хөдөлсөн. Гэхдээ нэг асуудал байсан. Карпатия хөлөг Титаникаас даруй 4 цагийн зайд явж исэн байлээ. Гэтэл Титаник хөлөг онгоц сүрэхэд 2 цагч үлдээгүй байсан гэдгийг дээр дурдсан. Мөсөн уул мөргөснөөс хойш 1 цаг өнгөрөхөд зорчигчид аврах хантаа өмсөөд тавцан дээр ааж жуухан баг багаараа гарч ирцгээсэн. За Титаник баг зэрэг хадаасан ч зорчигчдод бараг анзаарагдахааргүй байсан бөгөөд ихэнх хүмүүс хөлгийг үнэхээр живж байна гэж огт бодоогүй. Зарим нь бүр тавцан дээр унсан мөсний хилтерхийгээр хөл бөмбөг тоглож байсан гэж байгаа юм. Амьд үлдсэн нэгэн зорчигч хожим нь ингэж дурсан байдаг. За юу гэсэн бэ гэхээр ээж маань коридорт гараад таарсан ихний үйлчлэгчээс юу болоод байна? Бид нар яагаад далайн гол зогсчихсан юм бэ гэж асуусан чинь нөгөө үйлчлэгч ямар ч асуудал байхгүй зүгээр нэг жижигхэн осол олсон. Одоо загс чинь тэгээ хэдхэн минутын дараа явнаа гэж хариулсан гэж ярьсан байдаг юм байна. Аврах завинд найдаж олноор нь авч явах биш хөлөг онгоцоо илүү найдвартай живэхгүй байх талаас нь хийх ёстой гэсэн философи Титаникаас одоо 10 жилийн өмнө усан тээврийн салбарт орж ирсэн тухай би түрүүн ярьжсэн да. Тэгвэл яг энэ санааны бодит жишээ буюу жившгүй гэх тодотголтой байсан аврах том Титаник хөлөг онгоц үнэхээр живж эхэлж байсан. За энэхүү мэдэн зорчигчдын тархинд багтамгүй байж боломгүй зүйл шиг санагдаж байсан бөгөөд хөлгийн багийнханч тэр ялгаагүй энэ мэдээг худлаа гэж бодож байсан. Далайд гарсан даруйд хийх ёстой байсан анхны аврах завны сургуульд нь яг хөлөг суурсан тэр өдрийн өглөөн нь хийгдэх ёстой байсан байлээ. Тэгсэн чинь Ахмад Смит сүмийн мөрөглийн цагийг уртасгах гээд сургуулалтыг цуцалчихсан байгаа юм. Хөлөг онгоцон дээрээс аврах зав буулгана гэдэг нь маш их ур чадвар шаарддаг ажил юм байлээ. Өөрөөр хэлэх юм бол хоёр хүн хоёр талаас нь яг ижил химнэлээр одоо зэрэг буулгах ёстой. Хэрвээ нэг талыг нь жаахан хурдан уруудуулад нөгөө тал нь хоцорчих юм бол зав хазаагаад дотор нь суугаад бууж байгаа хүмүүс тэр чигтээ далаараа унах аюултай байдаг. Гэтэл дээр дурдсанчлан Титаникийн багийнхан үүнд огт бэлтгэгдээгүй буюу задгай далайд аврах завны бодит сургуультыг ганц ч удаа хийж үзээгүй байсан. Мөн Титаник дээр болсон цорын ганц сургуульд нь 4-р сарын 10-нд буюу аюулгүй шалгалтыг хийж байх үед хуурай газар зогсоол дээр ганц удаа сургуультыг хийсэн байдаг. За ингээд Ахмад Смит аврах ажиллагааг одоо удирдах ажлыг хоёр дэд ахмадтай буюу William Murdoch, Charles Lightoller нарт хуваарлаад эхлээд эмэгтэйчүүд
хүүхдүүд гэж хэлээд өөрөө яваад өгсөн байгаа юм. За энэхүү тушаалын тухайн үедээ янз бүрээр ойлгогдож болохуйц нэг тийм бүрхэг, бөөрөнхий үг байсан бөгөөд William Murdoch, Charles Lightoller хоёр хөлгийн хоёр талд ажиллахдаа энэ тушаалыг нь өөрөөрийнхөөроо ойлгож эхэлсэн. За William Murdoch-ийн хувьд бол эмэгтэйчүүд хүүхдүүдийг суулгаад хэрвээ зай гарах юм бол ирчүүдэгч гэсэн суухыг зөвшөөрч байсан буюу энэ нь амьдралд илүү ойрхон шийдвэр байсан гэдэг юм билээ. Яа тэгэхээр гэр бүлийн хүмүүсийг салгалгүй хамтд нь нэг завин дээр суулгах нь хүмүүсийг илүү айдасгүй болгож үйл явцыг хурдан болгож байсан. Өөрөөр хэлэх юм бол нөхрөө орхиод задгаа далаа руу буухаас үхтлээ айжсэн эмэгтэйчүүд нөхөр нь хамт явж болно гэдгийг мэдээд илүү дуртай, илүү айдасгүйгээр хүүхдэд тэврээд хурдан аврах завин дээр сууж эхэлсэн. Харин нөгөө талд шинэхэн дид ахмад Charles Lightoller тушаалыг маш хатуу муухраар ойлгочихсон байсан. Түүний хувьд завинд зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүд л суух ёстой гэд бүрэн ойлгочихсон байсан буюу бүр 15, 16 настай хөвгүүдийг ээжээс нь салгаад онгоцон дээр үлдээж байсан. Lightoller-ийн хувьд дүрмийг ягштал нь мөрдөж байна гэж бодсон ч яг бодит байдал дээр олон гэр бүлийг амьдралынхын сүүлчийн мөчөд хүчээр салгаж хайсан байдаг. William Murdoch илүү уян хатан хандснаар олон хүний амийг аварч чадсан боловч түүний завнууд нь ч гэсэн бүрэн дүүрч чадаагүй. Хөлөгдөр байсан аврах зав бүр 65 орчим хүний багтаамжтай байсан ч ихэнх нь ердөө 30-аас 40 хүнтэй далаа руу бууж байсан. Учир нь хүмүүсийг завин дээр суу гэж ядгах нь өөрөө маш хэцүү ажил байсан. Хэрвээ бүх завийг яг тултлан дүүргэж чадсан бол нэмэлтээр дахиад 700 орчим хүний амьнасыг аврах боломжтой байсан гэж судлаачид үздэг юм байна. Гэвч асуудал бол зөвхөн үүгээр зогсоогүй, хөлгийн өөрийнх нь бүтцэн бас олон хүний өвхлийн шалтгаан болсон. Титаник онгоц нь 3 дугаар зэрэглэлийн буюу хамгийн доод давхаргын зорчигчдыг бусад дээд ангиллынхнаас бүрэн тусгаарлсан ийм бүтцтэй байсан. Анги давхаргуудыг хооронд нь холихгүй байхын тулд суудлын зэрэглэлүүдийн дундах тэр дамждаг хэсгүүдийг нь төгжээтэй төмөр хаалгаар хаачихсан байсан. Нүүлгэн шилжүүлэх тушаал 3 дугаар зэрэглэлийн зорчигчдод хүрэх үед тэдний ихэнх нь дээд тавцан руу яаж гарахаач мэдгүй төөрч эхэлсэн. Эхлээд төмөр хаалгуудыг нээж өгөөд дараа нь төөрдөг байшин шиг коридороор тэдгээр хүмүүсийг замчилж өгөх ажилчид хэрэгтэй болсон. Гэвч Титаник онгоцон дээр үйлчлэгч нар хангалтгүй байсан учраас алт шиг үнэтэй цаг хугацаагаа алдсаар байсан. Дээрээс нь бүх заавар чалгаа зөвхөн англи хэл дээр өгөгдөж байсан. Гэтэл 3 дугаар зэрэглэлийн олон зорчигч англи хэл мэддэггүй учраас юу болоод байгааг ч ойлгоогүй өнгөрсөн. Зарим нь бүр тушаал заавар ирэх байхаа гэж хүлээсээр агаад өөрийнхөө бүхэхтэй үлдээд хөлөгтөөгөө хамт живсэн байдаг. Нэг талаараа Титаник хитрхи сайн бат бөх бүтээгдсэн энэхүү загварынхаа золиос нь олсон гэж хэлж болно. Ингээд шөнийн 1 цаг гэхэд хөлгөн онгоц дотор аль хэдийн 15,000 гаруй тонн ус орчихсон байсан ч зорчигчдын нүдээр бол бараг анзаарагдахааргүй байсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол Титаник маш аажуухан, маш соёлтойгоор живхээр зохион бүтээгдсэн байсан гэж ярьдаг юм байна. Хөлөг живж байгаа мөртлөө гэрлэн тов асаалттай лаунжид хүмүүс юм уугаад сууж байсан, хөгжмийн хамтлаг үргэлжлүүлэн аяа тоглосоор байсан буюу ямар нэгэн аимшигтай онц байдал болоод байгаа нь шууд хинийч нүдэнд харагдахгүй байсан. Тийм учраас эмэгтэйчүүд хүүхдүүдийг 8 давхар байшинтай тэнцэх өндөр дээрээс тас харанхуй далаа руу жижигхэн завинд суугаад буу гэж ятгана гэдэг нь тийм ч амар зүйл байгаагүй буюу олон хүний хувьд хизээж жившгүй гэж итгэж байсан энэхүү тодотголтой хөлгөн дээрээ үлдэх нь хамаагүй аюулгүй мэд санагдаж байсан. Энэ үеэр дид ахмад Lightoller хүүтэнд даарч байсан ч хамаг хөлсөн нуурсаж аль болох олон зав буулгах гэж зогсолтгүй ажиллаж байсан. Гэвч эцэст нь аврах зав дуусгаас өмнө цаг хугацаанд төрүүлээд дуусчихсан байдаг. Хожим нь аврагчид ирэхэд зөвхөн завин дээр сууж амтсан хүмүүс л амьд үлдсэн бөгөөд олон хүн аврах зав чухал юм байна гэж бодож эхэлсэн. Гэхдээ тэр шөнө хүмүүсийг аварсан гол хүчин зүйл нь завны тоо байгаагүй харин далаа өөрөө байсан. Өөрөөр хэлэх юм бол тухайн шөнө хойд Атлантын далаад ямар ч салхигүй амгалан байсан гэж хэлсэндээ хэрвээ салхишуурахтай шөнө байсан бол нэг талаас нь цөөхөн хүн суугаад буусан завнууд эсвэл нөгөө талаас нь хитрүүлэн дүүргсэн тэр олон жижиг завнууд давалгаанд цохигдоод шууд хөмрөх завин дээр суугаад буусан хүмүүс бүгдээрээ амнаас нь эрсдэх боломжтой байсан юм байна. Шөнийн 2 цаг гэхэд Титаникийн урд хэсэг тэр чигтээ усанд автсан. Хүмүүс усан дээр үлдсэн цорын ганц хэсэг болох хөлгийн арын тавцан руу бөөгнөрч хашлах болон бие биесээ зуурч байсан гэдэг. Аврах завнаас харж байсан хүмүүсийн хувьд тэрхүү дүр зураг нь үнэхээр аимшигтай байсан. Хөлөг маш хүчтэй урагшаага хазаасан учраас хөлгийн ёроолд байх аврах том сэнснүүд нь уснаас цухууж гараад хөлөг бүхэлдээ бүтэн эргээд ёроол хэсэг нь ил гараад ирсэн байгаа юм.
Хөлөг дээр зорчиж байсан католик шашны лам Томас Байлс аврах завинд суугаас татгалцсан байдаг. За тэр тавцан дээр үлдээд үхэлтэй нүүр тулж байсан хүмүүсийн нүглийг наминчлуулж тэднийг тайвшруулан хамтдаа залбирлуулсан. Харин Ливан гаралтай зарим зорчигчид өөрсдийнх нь уламжлалт Дабка гэдэг бүжгийг бүжиглэж амьдралынхаа сүүлчийн мөчийг хамтдаа өнгөрүүлсэн гэдэг. Энэ хооронд хамгийн баян зорчигчид ч гэсэн үннийг ойлгож эхэлсэн. Тэр их мөнгө, хөрөнгө, нэр төр нь энд ямар ч утгагүй хүчгүй болсон. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох 4-р Джон Джейкоб жирэмсэн эхнэрийнхээ хамтдаа завин дээр суух зөвшөөрөл хүссэн ч татгалцсан хариуг бол авсан байдаг. Тэр эхнэрээ завинд суулгаад гараараа даллаад үлдсэн гэдэг. Түүний цогцыг хэдэн 7 хоногийн дараа олсон бөгөөд хувцсан дээрх нэрнийх нь ихний үсгээр л арай гэж таньсан. За өнөөгийн ханшаар 100 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй байсан хүн эцэстээ хөө цамцныхаа захан дээрх хитгэн үсгээр л танигдсан байдаг. За түүнээс гадна Бенджамин Гакенхайм буюу тухайн үедээ дэлхийн уул уурхайн салбарыг атгаж байсан Америкийн хамгийн нөлөөтэй чинээлэг еврей гаралтай хүн байсан. За тэр болон түүний туслахууд олон эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг завинд суулгахад тусалсны дараа 1-р зэрэглэлийн танхимд очоод бренди уугаад навчин тамхи татжаагаад хөлгөөс зүхтах гэж дайралгүй тайван зогссоор агаад хөлгийн хамт живсэн байдаг. Бенджамины цогцос бол хизээж олдоогүй бөгөөд түүний баатарлаг нэр төртэй үхлэн Титаникийн түүхийг өгүүлсэн бараг бүх ном, баримтат кино болон уран сайхны кинонд заавал дүрслэгдэн үлдсэн байдаг. Титаник хөлөг онгоц дундуура 2 хэсэгт хуваагдсан. Яг тэр хэсэг нь Бенджамин Гакенхаймын байрлаж байсан тансаг бүхээгүүдийн хэсэг байсан. За тэдгээр өрөөнүүдийн үнэ нь өнөөгийн ханшаар бол $30,000 орчим байсан юм байлээ. Ингээ хөлөг бол дундуура хуваагдах үед урд хэсэг нь бараг босоо чигээрээ шууд доошоогоо хүчтэй живээд далайн ёроолыг очиж мөргсөн юм байна. Харин арын хэсэг нь эргэлдэх хөдөлгөөнөөр доош живээд их биеийнх нь хилтерхиинүүд шаварч шигдэж үлдсэн байдаг. Ойролцоогоор 2 цаг 10 минутын орчимд Ахмад Смит багийн гишүүдээ бүгднгийн үүргээс нь аль биесээр чөлөөсөн бөгөөд багийн гишүүд өөрсдийнхөө хийх ёстой бүх зүйлийг хийсэн буюу одоо боломж гарах юм бол өөрсдийгөө аврах цаг болсон. Гэтэл энэ бүх хугацаанд нөгөө операторууд болох Джек Филлипс, Харолд Брайт хоёр SOS тохиогоо үргэлжлүүлэн цацаар л байсан. За ус хэдийнэ тэдний өвдөг хүртэл давчсан байсан ч тэд ажлаа үргэлжлүүлсээр байсан. Ахмад Смит тэднийг ажлаа орхиод гар гэж зөвшөөрсөн ч Филлипс бол байрнаасаа хөдлөөгүй. Хөлөг живэх хамгийн сүүлчийн секунд хүртэл ослын тохиогоо илгээсээр агаад өөрөө хөлөгтэйгөө живсэн байдаг. Харин нөгөө оператор Харолд Брайден амьд үлдэж чадсан. Тэрээр хамтрагчийнхаа амиа золиосон одоо тэрхүү агуу үйлдэлийг насан туршдаа дурсан ярьсан байдаг. 2 цаг 20 минутанд Титаник бүр мөсөн алга болсон бөгөөд хөлөгт үлдсэн 1500 гаруй хүн Атлантын далайн мөстэй усанд үхэлтэй тэмцэлдэж үлдсэн. Хөлөг яг бүхэлдээ далайд живэх үеэр үгээр хэлхийн аргагүй аимшигт хашгираан орилон эхэлсэн байдаг. За аврах завин дээр суугаад амьд үлдсэн хүмүүсийн олонх нь тэр үед сонссон зүйлээ амьдралдаа сонссон хамгийн аимшигтай зүрх зүсэм чимээ байсан гэж тодорхойлдог юм байлээ. Энэ үед аврах завин дээр байсан хүмүүс хүнд сонголттой тулгарсан бөгөөд буцаж очиод хүмүүсийг аврах уу эсвэл өөртөө аюулд орохгүй тулд эндээ үлдэх үү гэсэн одоо ийм сонголттой нүүр тулсан. Ихэнх хүмүүс бол буцаж очих юм бол живж байгаа хүмүүс завийг нь хөмөрчгөн аврах гэж очиод бүгдээрээ хамтдаа живчгэн гэж үхтлээ айжсэн. Харин зарим нэг хүмүүс нь бол очих үед хэдийнэ оройтчихсан байх болно гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь тэдний зөв байсан. Тэрхүү зүрх зүсэм хашгираанууд ойролцоогоор 20 орчим минут үргэлжлээд нам гүм болсон. Өглөөний 4 цагт аврагчид ирээд одоо аврах завин дээр суугаад амьд үлдсэн 705 хүнийг олсон. Харин үлдсэн 1500 гаруй хүний цогцсон ч олдоогүй, хөлгийн үлдэгдэл нь ч харагдаагүй. Хэрвээ тэнд амьд үлдсэн одоо тэр 705 хүн байгаагүй бол дэлхийн хамгийн том хөлөг онгоц жившгүй гэх тодтголтой Титаник хөлөг онгоц гэнэтгэн Атлантын далайд агаарт ууршин алга болсон мэтээр одоо хүртэл хүмүүс ойлгох байсан гэдг юм байлээ. Тэгэхээр жилийн хамгийн цэлмэг шөнө дэлхийн хамгийн туршлагатай далаачид хүн төрөлхтний бүтээсэн хамгийн дэвшилтэт хөлөг онгоц яагаад 200 фут буюу 60 орчим метрийн өндөр тэр том мөсөн уулыг ердөө 37 секундын өмнө олж харсан бэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ. За тэгвэл энэ асуултын хариулт нь тэр шөнийн цаг агаарын мэдээлэл донд нуугдж байсан бөгөөд одоо саяхны хүртэл энэхүү цаг агаарын мэдээлэл дундаас хинч асуултын хариултыг хайж үзээгүй байдаг юм байна.
За тэгвэл бүгдээрээ энэхүү цаг агаарын мэдээллийн дүгнэлтийг ойлгох гэж хичээе. За 1912 оны 4-р сарын 14-ний тэр шөнө үнэндээ жирийн нэгэн шөнө байгаагүй гэсэн. Титаник хөлөг сүрсэн тэр хэсэг нь Gulfstream-ийн дулаан урсгалаас Лабрадорын хүйтэн урсгал руу дөнгөж орж явж байсан дулаан болон хүйтэн урсгалууд уйлцдаг ийм уйлцвар хэсэг байсан юм байна. За тэгэхээр энэхүү хоёр урсгал нь яадаг вэ гэхээр за эхлээд Gulfstream-ийн урсгалыг ярив. За энэхүү урсгал нь болохоор Мексикийн булангаас их аваад Атлантын далайг дагаад хойд зүг рүү Европ руу чиглэн урсдаг дэлхийн хамгийн хүчтэй далайн урсгал гэсэн. Энэ урсгалын шинж чанар нь болохоор маш дулаахан, давсжилт өндөртэй устай байдаг гэсэн. За тэгээ энэ урсгал нь баруун Европын уур амьсгалыг зөөлөн дулаан байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Харин нөгөө урсгал болох Лабрадорын хүйтэн урсгал гэдэг нь хойд туулын бүсээс буюу Гренландын орчмоос их аваад Канадын Лабрадорын хойгийг дагаад урагшаага Атлантын далайн дунд хэсэг рүү урсдаг хүйтэн урсгал юм байна. За шинж чанар нь гэх юм бол маш хүйтэн, давсжилт багатай устай байдаг. Хамгийн гол нь энэ урсгал нь хойд туйлаас хайлж тасарсан мөсөн уул, мөсөн хавтангуудыг урагшаага яг тэр усан тээврийн гол замууд руу тууж авчирдаг ийм урсгал юм байна. За тухайн шөнө бол далайн гадаргын усны температур нь ойролцоогоор Цельсийн хасах 2 хим хүртэл хүүтэрчгсэн байсан бол хөлөг онгоцны дээд хэсэг буюу 200 орчим футын өндөрт агаарын хим нь бараг Цельсийн 6 химийн дулаантай байсан. Ердөө 200 футын зайд 8 химийн ийм их температурын зүрх үүснээс болоод шинжлэх ухаанд температурын урвуу хамаарал гэж нэрлэдэг ийм үзэгдлийг бий болгосон байх боломжтой юм байна. За энэхүү температурын урвуу хамаарал нь бол гэрлийн тусгалыг буюу гэрлийн хугарлыг бүрэн өөрчилдөг гэсэн байна. Тэгэхээр бүгд жишээ аваад үзье. Та бүхний ихэнх нь зуны халуун өдөр машин бариад хол замд явж байхдаа асфальтын замын цаана ус тогтцсон байгаа юм шиг харагддаг тийм зэрэглээг бол зөндөө харж байсан байх. Алсаас харахад зам дээр ус тогтцсон цэлэлзээд байгаа юм шиг нойтон юм шиг харагддаг. Тэгээ яг яваад очихоор ямар ч ус байдгүй буюу оптик төөрөгдөл гэж хэлдэг юм байлээ. Нэг ёсондоо зэрэглээ үүсчихсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол асфальтын замын гадаргуу нь яг тухайн орчны агаараас илүү халуун болчихсон. Тэгээд энэ хоёрын хооронд температурын зөрүү үүсээд тэгээд тэр халуун агаар нь гэрлийг дээш нь хуглаад дээр харагдж байгаа тэнгэрийн тусгалыг газарт байгаа юм шиг буулгаад хүний нүдэнд харуулж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо халуун агаараас болоод газарт ийм толь шиг зүйл үүсцэн гэсэн үг. Тэгэхээр газар дээр тэнгэрийн тусгал харагдаж байна гэж ойлгож болох юм билээ. Харин Титаникийн орчимд болсон зүйл нь яг саяны ярьсан жишээний яг эсрэгээр нь байсан буюу доод хэсэгтээ хүйтэн, дээд хэсэгтээ дулаахан байсан. Үүнийг бол шинжлэх ухаанд дээд зэрэглээ гэж орчуулах нь зөв үү буруу ямар ч байсан superior mirage гэж нэрлэдэг юм байна. За ийм нөхцөл байдал нь гэрлийн урсгалыг шулуун явахын оронд доошоогоо ингэж хугарч харуулдаг юм байна. Ердийн үед хөлгийн харуулууд тэнгэрийн хаяа хүртэл ойролцоогоор 12 бэрийн зайг нэвт харж чаддаг. Харин тэр шөнө гэрэл маш хүчтэй хугарч исэн болохоор онлын хувьд бараг 30-40 бэрийн цаад хоол зайгч гэсэн хүний нүд харах боломж бүрдсэн. Ингээд сонсохоор энэ нь харуулуудад маш том давуу тал мэт сонсогдож байгаа ч гэсэн гэрэл ингэж хугарах үедээ далайн мандал болон тэнгэрийн хаяаг бодит байдлаас нь дээш өргөгдсөн юм шиг харуулцдаг. Өөрөөр хэлэх юм бол тэнгэрийн хаяанаас дээгүүр хуурамч тэнгэрийн хаяа үүсцэн гэсэн үг юм байна. Тэгээд тэрхүү жинхэнэ болон хуурамч тэнгэрийн хаяаны дундах зайд нь сарниж гачсан гэрлээс үүдэлтэй мананцар буюу зэрэглээ маягийн бүс бий болцсон байна. Тэр бүсэд орсон ямар ч объект тод ялгарч харагдхаа байдаг хуйлтай гинэ. За ердийн үед мөсөн улсын дүрс харанхуу дундаас ялгарч ингэж цайж харагдах ёстой. Гэтэл тэр шөнө үүссэн энэхүү хуурамч тэнгэрийн хаяа болон мананцар бүсийн улмаас аврах том мөсөн уул бараг л агаарт уусаад алга болчихсон юм шиг ийм харагдахгүй байгаа юм шиг болцсон. За би яг сайн тайлбарлаж чадж байгаа юу үгүй мэдгүй байна. Ямар ч байсан та хэддээ тайлбарлах гэж аль болох хичээлээ. Тэгээ эргээ ярианд орох юм бол харуул Фредерик Флит яг тэр зэрэглээ үүссэн хэсгийг л ширтээд байсан байгаа юм. За түүний өмнө мөсөн уул байсан ч гэсэн жинхэнэ тэнгэрийн хаяа болон хуурамч тэнгэрийн хаяаны завсарт үүссэн тэр гачцсан гэрлийг л харуулна хараад байсан. Уул нь бол тэрээр далайн мандлаас ялгарч харагдах мөсний бараан дүрсийг хайхаар сургагдсан туршлагатай харуул байсан ч гэсэн тэрний хайж байсан дүрс нь тухайн шөнө байгалийн
одоо энэхүү сонин давтагдшгүй үзэгдлээс болоод огт байхгүй болцсон байгаа юм. Тэгээ миний яриад байгаа энэхүү зүйл нь бол зүгээр нэг зохиомол таамаг биш. За тэр шөнө бол Титаникийн ойролцоо явж исэн бусад хөлөг онгоцны тэмдэглэлүүдэд ч гэсэн яг ийм хачин үзэгдэл гарсан тухай бичигдэж үлдсэн баримтууд байдаг гэсэн. Зарим ахмадууд бол Тэнгэрийн хаяанд хүчтэй хугарал ажиглагдсан гэж тэмдэглэсэн байдаг бол зарим нь тайлбарлахад хэцүү, юр бусын хачин манангийн талаар дурдсан байдаг юм байна. За эдгээр дүгнэлтийг бичсэн хүмүүс ч тэр далайд насаараа явсан олон жилийн туршлагатай ахмадууд байсан. Тэгэхээр харуул флит ч тэр тухайн мананг харсан бас ямар нэгэн зүйл биш байгааг анзаарсан. Гэхдээ юу болоод байгааг нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй байгаадсан. Ер нь бол тухайн үед хинч тайлбарлаж чадхааргүй байсан. Үүнээс гадна тухайн шөнө агаарын даралт 1039 миллибар хүрсэн нь дэлхийн хойд хагаст түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг байсан юм байна. Энэхүү асар өндөр агаарын даралтаас болоод ямар ч салхи байхгүй болоод тэнгэр ямар ч үүлгүй цэв цэлмэг болоод далай бараг л хөдөлгөөнгүй толшиг болчихсон. Ийхүү төгс мэт харагдах байгалийн нөхцөл байдал нь температурын урвуу хамаарлыг үүсгэж, температурын урвуу хамаарл нь гэрлийг хуглаж, хугарсан гэрэл нь хуурамч тэнгэрийн хаяаг бий болгоод эцэст нь тэр хуурамч тэнгэрийн хаяа нь мөсөн уулыг нууж орхисон байгаамаа. Хүмүүсийн хамгийн аюулгүй тайван гэж итгэж байсан тэр төгс нөхцөл байдал үнэндээ хамгийн аюултай хулганы хавх шиг зүйл байсан гэж үзээд байгаа юм байна. Харуул Фредерик Флитийн насан туршдаа өөрөөсөө асууж шаналж авсан би яагаад мөсөн уулыг илүү эрт хараагүй юм болоо гэх асуултын хариулт нь тэрээр ажлаа муу хийсэнд бол байгаагүй, мөн тэрээр хайхрамжгүй хандсанд ч байгаагүй. Харин эсэргээрээ түүнээс өөр хинч байсан гэсэн мөсөн уулыг олж харах ямар ч боломжгүй оптик төөрөгдөл буюу зэрэглээ рүү ширтээд байсан байгаа юм. Ийхүү шөнийн 23 цаг 40 минутанд нөгөө мөсөн уул чинь гинэтхэн мананцур бүс буюу хүүтэн зэрэглээн дундаас маш ойрхон тороон гарч ирсэн бөгөөд хитрхи хожимдсан байсан. Мөн энэхүү яриад байгаа хүүтэн агаарын зэрэглээн тухайн шүн далаад явж байсан өөр нэгэн хөлөг онгоц болох Калифорниан хөлөг онгоцтой холбоотой олон жилийн турш тайлагдаагүй байсан өөр нэгэн том нууцыг тайлах гол түлхүүр нь болж өгсөн юм байна. За Калифорниан хөлгийн ахмад Стэнли Лорд алсад өөр нэгэн хөлөг онгоц байгааг бүр гэрлийг нь ч гэсэн нүдэрээ тод харж байсан гэдэг. Тэгвэл ахмад Стэнли Лорд яагаад Титаник хөлөг онгоцноос тусламж ирж харавсан ослын пуужингуудыг харчаад ямар ч арга хэмжээ аваагүй зүгээр орхичихсан юм бол. Хариулт нь яг дээрхтээ ижил буюу одоо мөсөн уулыг Титаникаас нуусан яг тэр агаар мандлын сонин нөхцөл байдалтай холбоотой юм бэлээ. Яасан бэ гэхээр тэрхүү оптик төөрөгдөл буюу зэрэглээн Калифорниан хөлгөөс харагдах Титаникийн дүрсийг бүхэлд нь гажууд дуулчихсан байгаа юм. Далайчид далаад ирэх зайг баримжаа авахдаа тэнгэрийн хаяаг гол шугам болгодог хуйлтай гэсэн. Хэрэв хөлөг онгоцны их биеийн доод хэсэг нь тэнгэрийн хаяаны доогуур орж далдлагдаж харагдж байх юм бол хол байна гэсэн үг. Харин тэнгэрийн хаяаны шугамнаас дээш буюу тэнгэрийн хаяаны дээр явж байгаа юм шиг харагдах юм бол ойрхон байна гэж далайчд үздэг юм байна. Гэтэл тэр шөнө үүссэн хуурамч тэнгэрийн хаяанд Титаникийг яг тэр шугамны дээр явж байгаа юм шиг харагдуулсан. Өөрөөр хэлэх юм бол хүүтэн агаарын зэрэглээ Титаникийн хэмжээг нилээд алдаатай харагдуулсан гэж үздэг. She seemed to be smaller because she seemed to be nearer. So she looked like a 400-foot ship 5 miles away, whereas actually she was an 800-foot ship 10 miles. Титаникаас харавсан ослын пуужингууд ч мөн адил энэ хугарлын нөлөөнд автцсан. Тэдгээр пуужингууд нь маш өндөрт тод харагдаж байх ёстой байсан ч гэсэн гэрэл нь 10 бээр орчим үргэлжилсэн тэр агаар мандлын одоо гажуудлыг туулж ирэхдээ замдаа бүдгрээд маш бүдгхэн тэгээ тэр доор харагдсан байгаа юм. Морзын тохионы гэрлүүд нь ч гэсэн ялгаагүй агаарт сарниж унших ямар ч боломжгүй болсон. Калифорниан хөлгийн ахмад Стэнли Лорд тухайн бүсийн утасгүй холбооны мэдээллийг шалгаад үзэхэд холбоотой байсан хамгийн том хөлгөн Титаник байсан. Гэтэл түүний нүдэнд харагдаж байгаа хөлөг онгоц маш жижигхэн байсан учраас тэрээр энэ яавч Титаник бол биш өөр нэгэн жижигхэн хөлөг онгоц байна гэж бодсон байгаа юм. Тэгээ үүнийхээ дараа тэрээр тухайн үедээ маш логиктой нэгэн шийдвэр гаргасан. За түүний бодлоор ойролцоох тэр жижиг хөлөг онгоцсонд одоо ямар нэгэн жижигхэн техникийн саатал одоо багахан асуудал гарсан байх. Тийм учраас пуужин харуулж гинэ гэж таамагласан. Ингээ Калифорниан хөлгийн ахмад Стэнли Лорд шийдэхдээ шүн дөлөөр мөсөн дундуур харанхууд яваад өөрийн баг болон зорчигчдыгоо эрсдэлд оруулж ийснаас тэр жижиг хөлгийг өглөө очиж шалгая гэд шийдсэн байна. Харамсалтай нь түүний гаргасан энэхүү шийдвэрээс хойш ердөө 2 цаг 20 минутын дараа 1500 гаруй хүн амнасаа алдах тавилантай байсан.
Далайн тээврийн дүрмийн дагуу хэрэв далайд пуужин харваж байгаа нь харагдах юм бол утга учир нь тодорхойгүй байсан ч гэсэн түүнийг ослын тохио гэж үзээд заавал очиж шалгах ёстой байдаг гэсэн байлээ. Тиймээс Титаникийн ослын дараа бүх буруугт Калифорнийн хүлийн ахмад Стэнли Лорд дээр тогсон байдаг буюу 100 гаруй жилийн турш хүмүүс түүнийг аимхай, хариуцлагагүй, хүйтэн сэтгэлтэй хүн гэж нэрлэх болсон. Британий мөрдөн шалгах хороо хүртэл Титаник аюулд орсныг харсан мөртлөө зориуд туслаагүй гэж энэ Стэнли Лорд гэдэг ахмадыг дүгнээд түүний нэр хүнд карьерийг нь бүр мөсөн сүрүүлсэн байдаг. Харин бүгдээрнгийнхэн сая танилцсанчлан цаг үр судлаач Тим Мелтоны судалгаа нь энэ бүхнийг арай өөр өнцгөөс нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлсан байна. За энэ нь бол Калифорниан хөлгийн ахмад Стэнли Лордыг бүрэн зүтгэж байгаа хэрэг биш ч гэсэн яагаад тийм аимшигтай алдаа гаргах болсныг нь ойлгуулж байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол хоёр хөлөг онгоц хоёулаа бие биенийг харж байсан. Хоёр талд хоёулаа өөрсдийн харж байгаа зүйлээ зөв гэж ойлгож, бат итгэж байсан. Гэвч үнэндээ байгалийн гамшигт үзэгдлээс болоод хүмүүсийн нүд нь хууртаад хоёулаа буруу дүгнэлт хийцэн байсан бөгөөд тэрхүү үйл ойлголцол нь олон хүнийг үхэлд хүргэсэн болж таарч байна. Хүйтэн агаараас үүссэн зэрэглээний онол нь Титаник яагаад мөсөн уулыг оройтож харсан бэ гэдэг асуултанд хариулж чадсан ч өөр олон нууц нь хариултгүй хിവэрэ байсан. Жишээлх юм бол хөлөг яагаад ер нь яаж хоёр хэсэгт хуваагдчихсан бэ гэдэг асуулт байна. Мөн мөсөн уулын учруулсан гэмтэл нь үнэндээ яг ямар байсан бэ гэдэг асуулт байна. За тэгээд дээрээс нь сүүлийн мөчүүдэд яг юу болж өнгөрсөн бэ гэх мэтчлэн эдгээр асуултуудын хариултууд мөн Титаниктай холбоотой бидний мэддэг бүх зүйл зөвхөн амьд үлдсэн хүмүүсийн дурсамж мэдүүлэг дээр үндэслэн тулгуурлагдаж гарсан байдаг. За ингээс сүүрлээс хоошоо бүхэл бүтэн 73 жилийн турш Титаник хөлөг онгоц нь Атлантын далайн гүнд олдохгүй хിവэрээсэн. За тэгсэн чинь 1985 онд далай тэнгисийн судлаач Боб Боллард гэдэг хүн Титаникийг анх олсон байдаг. За тэрээр шумбагч онгоцоор далайд явж байхдаа эхлээд далай оролт хөвцөжсэн ганц ширхэг бойлуурын яндан гэх юм уу энэ зүйлийг нь олсон. За дараа нь түүнээс эхэлсэн хог хаягдал төмрийн хилтерхийний мөрийг ингэж дагж мөрдөж явсараагаад үндсэн сүрлийг нь олсон түүхтэй байдаг юм байна. За ийхүү шумбагч онгоцоор Титаникийг судлах нь хэргийн газрыг цоочны нөхөр харж байгаа юм шиг маш хязгаарлагдмал зүйл байсан. 6 инчийн хэмжээтэй жижигхэн цонхоор хязгаарлагдмал гэрэлтүүлэхтэй учраас нэг удаад маш өчүүхэн жижиг хэсгийг л харах боломжтой байсан. Ийхүү судлаачид сүрсэн хөлгөн онгоцны хэсгүүдийг харж чадсан ч гэсэн нийт сүрлийг бол том зургаар нь хинч бүрэн бүтнээр нь харж чадахгүй байсан учраас янз бүрийн таамаг онлууд бол тасралтгүй гарсаар байсан. Харин 2022 онд далайн гүний зураглалын Magellan гэдэг компани энэ бүхнийг бүр мөсөн өөрчилсөн байдаг. Алсын удирдлагатай 2 гүний шумбагч төхөөрөмжийг далайд тавьсан. За ийхүү алдарт Титаник хөлгийн дижитал хувилбарыг бүтээхийн тулд боломжтой бүх өнцгөөс нь 700,000 гаруй өндөр наривчлалтай зургийг бол авсан байгаа. За энэ хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь хизээж хийгдэж байгаагүй усанд орох хамгийн том скайнерын төсөл болсон бөгөөд Титаник хөлөг онгоцны хамгийн наривчлалтай, хамгийн үнэн зөв 3D загварыг гаргаж ирсэн байдаг. За ингээд эцэст нь 2023 онд дэлхийн нийт Титаникийг бүхэлд нь яг бодит зураглалаар нь 3D байдлаар нь харах боломжтой болсон. Өмнө нь бол дээр дурдсанчлан шумбагч төхөөрөмжийн дотор сууж байгаа хүмүүс зөвхөн гэрэл туссан жижигхэн хэсгүүдийг яг л цоочны нөхөр юм харж байгаа юм шиг үздэг байсан бол Magellan компани энэхүү төсөл нь маш дэвшилтэд шинэ технологи болж чадсан. За энэхүү судалгаа 100 гаруй жилийн турш яригдсан олон гэрчийн мэдүүлгийг батлаад Титаникийн сүүлчийн мөчүүдэд яг юу болсныг бараг шүүх эмнэлэг мөрдөн байцаалтын төвшний наривчлалтай харуулж чадсан гэж хэлж болно. За эхлээд хөлгийн дэд ахмад William Murdoch-ийн тухай ярив. За Titanic живснээс хойш Murdoch сүүлчийн мөчөд айж сандарсан да. Эсвэл хүмүүсийг аварч чадаагүй дэ өөрийгөө буруутгасандаа болоод гар буугаараа өөрийгөө буутсан гэх цуу яриа олон жил амнаас ам дамжин тархсан байдаг. За зарим кино, ном зохиолд түүнийг бүр хулчгаар Women дэгдэгч мэтэр дүрсэлсэн нь байдаг. Гэхдээ нөгөө дэд ахмад Light Dollar энэ яриаг насан туршдаа үгүйсгэж няцаадаг байсан. За түүний хэлснээр хөлгөн онгоц живхийн өмнөхөн хамгийн сүүлчийн аврах завийг буулгах гээд хамаг хүчээрээ зүтгэж байх үед нь томоохон давлгаа тавцанг нь мөргөөд William Murdoch бол далаа руу шидэгдэж унахыг Light Dollar өөрийн нүдэрээ харсан бөгөөд түүнийг үүргээ гүйцэтгэж яваад баатарлаг байдлаар амь үрэгцэн гэж дандаа баталж ярьдаг байсан. Magellan-ы Skyner-ийн судалгаагаар
аврах завны бүх өргүүр механизмыг нэг бүрчлэн шалгахад зөвхөн нэг хос өргүүр үнэхээр онцгой байдалтай олдсон байдаг. Нэг тал нь хөлөг дээрээ үлдсэн, харин нөгөө тал нь сүрлийн талбайд тусдаа байсан бөгөөд эдгээр нь Уильям Мурдокийн хариуцж байсан хэсгийн хумигдсан буюу одоо буулгаж амжаагүй байрлалтай өргүүрүүд байсан байна. 114 жилийн турш далайн ёроолд нуугдсан энэхүү бит нотлогоо нь Уильям Мурдок гэдэг хүнийг хулчгаар биш харин баатар байсан гэдгийг нотолж түүний нэр хүндийг 100 гаруй жилийн дараа бүрэн цагаатгсан байдаг. За үүнээс гадна хүлгийн бойлерын өрөөг наривчлан судалгаад инженеруудын багийн талаар маш чухал баримтууд бол ил болсон байт юм байна. За Титаникийг хөдөлгөж байсан 4 том бойлерын 2 нь дотроо хонхоосон байдалтай байсан. За энэ нь бол бойлерууд живэх яг тэр мөчөд ч гэсэн дотроо асар их даралттай ажиллаж байсныг харуулж байгаа гэсэн байна. Мөн бойлеруудын уурын хавхалгууд нь бүрэн нээлттэй одоо олдсон нь амьд үлдсэн хүмүүсийн дурсамжиндаа ярьдаг хөлөг онгоц усан доор орох тэр сүүлчийн секунд хүртлээр одоо гэрэл асаалттай байсан гих дүр зургийг бол ийхүү техникийн хувьд бол баталсан байдаг. Энэ бүхэн нь ахлах инженер Жозеф Бэл болон түүний удирдлагын дор ажиллаж байсан багийнхны гавьяа байсан гэж хэлж болно. Тэд өөрсдөө тэндээс амьд гарах ямар ч боломжгүй гэдгээ маш сайн мэдчихсэн бөгөөд бойлерын өрөөнүүдийн тасалгаанууд руу ус араасаа цутхан орж ирж байсан учраас тэдэнд дээшээ гарах ямар ч зам үлдээгүй. Гэсэн ч тэд ажлын байрлалаа орхилгүй бойлеруудыг үхэн хатан ажилуулсаар байсан. За яагаад ингэж ажилуулж байсан бэ гэхээр хүлгийн гэрэл асаалттай байж ижил аврах завнууд далаа руу аюулгүй буух боломжтой байсан. Мөн бойлерууд ажиллаж байж л операторууд ослын SOS гэсэн тохиог хамгийн сүүлчийн секунд хүртэл үргэлжлүүлэн илгээж чадах боломжтой болсон. Титаник дээр байсан нэг ч инженер амьд үлдээгүй бөгөөд тэд бүгдээрээ далайн ёроолд бол үрд үлдсэн. Гэвч тэдний ийхүү амиа золиос сүлсний ачаар 705 хүн аврах завинд сууж амьд үлдэж чадсан байдаг. Хэрэв бойлер зогсоод гэрэл эрт унтарчихсан бол тавцан дээрх айдас үмэн самуун хяналтаас гараад тэдгээр хүмүүсийн олонх нь амьд үлдэж чадахгүй байсан. За тэгвэл мөсөн уулын учруулсан бодит гэмтэл нь яг ямар байсан бэ гэдэг асуулт үлдсэн. За энэхүү гэмтэл нь урд өмнө хүмүүсийн төсөөлж байснаас бол огт өөр байсан буюу Мегелений скайнеруудын гаргаж ирсэн хамгийн дуулантай нээлт болсон юм байна. За урд нь бол хүмүүс Титаник хөлгийн хажуу хэсгийг мөсөн уул цуулчихсан гэж бодож исэн бол Мегелений скайнерын наривчилсан өвөгдлүүдийг гүнзгий шинжилсэн мэрэгжилтэн Парк Стивенсны хэлснээр хөлгийн баруун талын их биеийн гадаргуу нь одоо цаасны хэмжээтэй маш олон жижиг нүхнүүд, цууралтууд бол дарааллаад үүссэн гэсэн. Мөн тэрээр энэхүү гэмтлийг одоо хувцсны цахилгаан байдаг шүү дээ. Яг цахилгааны шүднүүд шиг харагдаж байсан гэж тодорхойлсон байдаг юм байна. За энэхүү гэмтлийг харахаар хөлөг мөсөн уулын ирэмгийг шүргээд өнгөрсөн бол биш, харин хөлөг жингээр мөсөн уул руу шахагдах үеэр асар их даралт үүсээд хөлгийн одоо ган хавтангуудыг хооронд нь тогтоож барьж исэн хадааснууд нь дарааллаад мултраад завсар гарсан гэж тогтоогдсон байна. Хөлгийн ерөнхий инженер Томас Эндрюсийн тооцоолсноор 4 тасалгаа усаар дүүрэхэд хөлөг тэнцвэрээ барьж чадах байсан ч гэсэн яг тэр 5 дахь тасалгаар ус орсноос болоод жившгүй гих тодтголтой байсан энэхүү хөлгийн хувь тавилан бол ингэж төгссөн байдаг юм байна. Бидний тарих альва гамшигт үйл явдлын зангилааг тайлах гэж ямар нэгэн тодорхой шалтгаан эсвэл хин нэгэн бодит хүний алдаа дутагдлыг үргэлж хайдаг. Тэр ч утгаараа Титаник хөлөг сүрснээс хойш 100 гаруй жилийн турш тэнд ам үрэгдсэн 1500 гаруй хүний алтан амийг аврах боломж байсан гэх маш олон боломжуудыг хүн төрлөختөн энэ бүх цаг хугацааны турш ярьсаар ирсэн. Жишээлх юм бол хэрэв тэр дурангуудыг хийсэн локерны түлхүүр нь байсан бол аврах завны сургуултыг хийчихсэн бол мөсөн уул байна гэх анхааруулгыг тавилгүй ахмадад мэдгдсэн бол гих мэдчлэн зөндөө олон боломжуудыг энэ олон жилийн турш дурдсаар ирсэн. Тэгвэл өнөөдрийн дугаар дээр яригдсан хүүтэн агаарын зэрэглэн хин нэгний гаргасан алдаа эсвэл хаанга байдал огтоосоо биш байсныг өнөөдөр бүгдээрээ олж мэдлээ. Мөнхөө осол нь усан тээврийн салбарт урд өмнө нь хизээж тохиолдож байгаагүй агаар мандлын тодорхой одоо хэмжигдэхүйц шинжлэх ухаанаар тайлбарлагдах хууц физикийн нэгэн ховор үзэгдэл байсан болж таарлаа. Энэхүү бичлэгийг Today I Learned Science сувгийн бичлэгээс хэвлэн орчуулан та бүхэндээ хүргэлээ. Тус сувг дээр энэхүү түүхийг маш сонирхолтойгоор сурвалжлан хүргэсэн учраас тэдний аль бие усны их бичлэгийг та бүхэн заавал олж үзээрэй. Мөн тус сувг дээр Тэнгисийн цэргийн офицер Парк Стивенсонтэй ярилцсан шинэхэн бичлэг нь орсон байлээ. За энэ Парк Стивенсон гэдэг хүн нь алдарт одоо Джеймс Камероны Титаник киноны гол зөвлөхөөр ажиллаж байсан. Бас Мегелен компанид Титаникийн сүрлийг шинжлэхэд нь тусалсан хүн байгаа. Тайлбар хэсэг дээр тус сувгийн бичлэгүүдийнх нь
холбоосыг нь бас оруулчихсан байгаа. Тэгэхээр та бүхэн сонирхож байх юм бол ороод үзээрэй. За тэгээд миний хувьд бол хүүхэд байхаасаа сонсож үзэж байсан ч гэсэн яг учрыг нь мэддэггүй байсан энэ хүү агуу хүлгийн тухай та бүхэнтэйгээ хамтдаа мэдэж авлаа. Гэхдээ өнөөдрийн дугаар дээр янз бүрийн conspiracy theory гэдэг юм уу, одоо таамаглалуудыг бол ярих гэсэнгүү айл болох шинжлэх ухааны дүгнэлтүүдийг ярих гэж хичээлээ. За тэгээд та бүхэн маань дараагийн дугаар дээр ямар сэдвийг сонсомоор байгаагаа доор комментоор бичиж үлдээгээрэй. Тэгээ өнөөдрийн дугаар та бүхэн таалагдсан бол лайк дараарай, мөн subscribe дарж хонхоо асаахаа битгий мартаарай. Мөн энэхүү дугаарыг та бүхэнд хүрэхэд дэмжиж ажилласан Вүүгийн хамт олондоо баярлалаа. Харанхуугаас сонсогдох ойр дуу миний цувралыг та бүхэн 7 хоног бүрийн пүрэв гарагт Вүү стриминг үйлчилгээнээс хүлээн авч үзээрэй. Би одоо сайхан сууж агаад өчигдөр гарсан 3 дугаар ангийг нь үзлээ. Бүгдээрээ тун утахгүй эргээд олзъя. Бай бай.